За өнгөрсөн 7 хоног танай компани ирүүлсэн саналыг бид нар бас хоорондоо ярилцаж үзлээ. Төслийг нэлээд судалж үзэхэд бол татгалзах зүйл байхгүй юм билээ. Тэгэхээр хэдүүлээ цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцсан зүгээр гэж бодож байна. Захирлаа. Хөөе. Болцсон юм уу? Европын бүсийн захирал залгаж байна. Манайх руу Гиннесийн рекорд эзэмшдэг Ultimate Lithium брендийн батарейг ачуулах гэдэг тань гэдэг чинь. Гол нь таныг сүлжээндээ ороод ирэх гэдэг байгаа байхгүй юу? Яа гэж. Гара. Тэн би юу? Хөөш. Би чинь аавыг чинь утаж. Бас намайг үнчээр дагаж өгдгийг чинь утаж. Энэ мал цанг чинь би төвчж чинь. Чи маргааш ихэд миний түүгийн мэдээллийг олохгүй бол би чамайг өөрийг чинь алах болох шүү. Гоц. За. Тэгэхээр та бүхэн минь хоорондоо ярилцаад бид бүхэндээс хариу хэлэх үү? Зашгаш. Байна захирлаа. За нандаа ээж яаж? Ажлын. Хоолндоо ирв. Хоолундаа ерөөсөө айлгтай идэхгүй л. Дэлхийн Гиннесийн амжилтыг тогтоосон Energizer брэнд Монголд аль биесээр худалдаалагдаж ирлээ. Энгийн нэг ширхэг хуруу батарей газрын хөрсийг 2 куб метр, унтны улсыг 10 куб метр бохирдуулдаг бол дэлхийд хамгийн удаан цэнгээ барьдаг гэх энэхүү бүтээгдэхүүн маань энгийн метранаас 10 дахин хүчин чадалтай учраас байгальд учруулах хор хөнөөлийг бууруулж байгаа юм байна. Уг бүтээгдэхүүн нь Монголд хүчин чадлынхаа судалгаа хийж малчдын малаа алдах эрсдлээс сэргийлсэн GPS төхөөрөмжөд Energizer батарейг сурлуулахад хасахад 40 градуст 6 сар цэнгээ барьсан. За манайх нодлон жил одоо адуугаа гүйлгэж алдаад өгөн GPS-тэй байсан. Тэгээ тэр маань одоо цөөхөн хэд хоног зүгээд ажиллахаа байгаад. Тэгээ сүүлд нь адуугаа олж ирээд GPS-ийг солиод одоо Energizer гэдэг ийм батарейтай одоо ийм сайхан адуучин GPS-ийг адуугандаа зүгээд аль намраас хойш одоогийн байдлаар ямар ч асуудалгүй цаг тухайн үедээ мэдээлэл өгөөд одоо ингээ хэвээ ажиллаад явж байна. Тэгээ адуу малдаа зүүж хэрэглээрээ маш сайхан төхөөрөмж байна. Тэгээ батарей сайтай. Энэхүү бүтээгдэхүүн аль биесны эрхтэйгээр Польш улсаас Safety компани оруулж ирж байгаа бөгөөд одоогоор зай цэгийн сайтаар худалдаалагдаж байна. Дараагийн мөрийг танилцуулъя. Хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол хэдэн цагт ч хамаагүй над руу ирж. За ойлголоо захирлаа. Яа, чөтгөр харсан юм шиг. Очлаа. Ерөнхийлөгч намайг үнэхээр очлаа. Би чиний уучлаар яах вэ? Өхөө ерөнхийлөгч юу? Сая би цоцсондоо болоод зүрх хаагдаад өгцөн бол яа. За чамайг ориллоо гэд өгчдөг нь би биш л дээ. Бас энийгтэй гэж. Үгүй ээ. Хүш. Ер нь намайг өгчвөл хамгийн түрүүнд баярлах хүн чи юм биш үү? Энэ нэг ядаргаатай аваагаас эртгэн саллаа гэд. Ашаа тэнгэрийн айсан бэ. Осмос цас. Ерөнхийлөгч та бод та. Би танаас салах байсан бол айл хэдийн халагдах өргөдлөө өгöd. Түүхийн үгүйч. Очрог ачтаа болгоно гэж гордод сууснаас чиний хүүхдийг хараад баярлж суусан дээр билгүй. Та дахиад хүүхдийн тэсгэр авах гэж юм. Хашаа явах нь чамд ямар хамаагүй. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 Хөөе, та хүмээ зам хааж зогсож болохгүй шүү дээ.
Ээжээ та надад гоё займыг аваад өгөөч. За тэгээ. Одоохон цаг очроо дүүгээ харж байгаарай. Зөөж. Гэгээ хийцэн. Мэдгүй.